Монгол лизийн 19 цор Булган аймагт 80 настай эмээгийн амнасыг бүрлэгсэн хэргийг шалгаж байна. Дарханд хүүхэд барьцаалсан гэмт хэргийг илрүүллээ. 2012 оны 11-р сарын байдлаар онц настай гэмт хэргийн гаралт буурчээ. 340 мянган төгрөгийг маргаашнаас олгож эхэлнэ. Үзэгч та бүхэн энэ талаарх мэдээллийг хэсэг хормын дараа хүлээн авч үзээрэй. Харин төргийн үзэгчтэй Монгол лизийн 19 цагийн мэдээллийн хөтөлбөр үзэгч та бүхэнд шууд хүрэхэд бэлэн болоод байна. Студид хөтлөгч Ариун Тунгалаг миний бие та бүхэнтэй ажиллаж байна. За энэ сарын 17-ны өдрийн 12-оос 13 цагийн үед Булган аймгийн Булган сумын 2 дугаар багт хүний хоолой хэрчиж амьд хүрсэн онц настай гэмт хэрэг гарсан юм а. За тус хэргийн хохирогч нь 80 гаруй насны эмэгтэй байсан гэдгийг цагдаагийн газраас тухайн үед мэдээлж байсан. Булган аймгийн Булган сумын 2 дугаар багт хүний хоолой хэрчин амьд хүрсэн онц ноцтой гэмт хэрэг энэ сарын 17-ны 12-оос 13 цагийн үед гарсан бөгөөд хохирогч нь 80 гаруй насны эмэгтэй хүн байсан гэдгийг их сурвалжууд хэлж байсан юм а. Цагдаа нар энэхүү хэргийг газар дээр очин шалгахад хохирогчийн хоолойг нь хэрчин амийг нь хөнөөж хутгаа хашааныхан гадаа хайсан байсан юм а. За уг хэргийг шалгах явцад хэргийн газраас их гарын мөнгөн аяг алдагдсан тогтоогдсон тухайн мэдээллийг за их сурвалжууд өгч байсан. Тухайн хэрэг Булган сумын төвөөс холгүй гэр хороол болсон гэдгийг за одоогоор аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаах хэсгийн цагдаа нар бас шалгаж байгаа юм байна. Дараагийн мэдээ хүргэе. За энэ оны 11-р сарын байдлаар улсын хэмжээнд нийтдээ 20,133 гэмт хэрэг бүртгэгдэж өмнөх оны мөн үеийнхээс 2,500 хэрэгээр өссөн үзүүлэлттэй гарч байгаа юм байна. За энэ талаарх мэдээллийг бэлтгэсэн Монгол лизийн сурвалжлагч анх баяртай холбогдож мэдээлэл авъя. Ариун төргийн анхаа Ором дүргээ. За тэгэхээр сүүлийн үед ахмад настай хүмүүсийн амь насыг бүрлэгсэн за мөн хүүхэд барьцаалсан хэрэг гээд гэмт хэрэгүүд ихээр гарах боллоо шүү дээ. За тэгвэл онц настай гэмт хэргийн хувьд буурсан үзүүлэлт бас гарсан гэдгийг цагдаагийн ерхий газраас мэдээлж исэн. Энэ талаарх мэдээлэлээс үзэгчтэй өрөхгүй юу? За энэ оны 11 сарын байдлаар улсын хэмжээнд гарсан нийт онц настай гэмт хэргийн гаралтын үзүүлэлтүүд буурсан гэдгийг албаны хүмүүс хэлж байгаа юм. За харин нийт гарсан гэмт хэргийн хувьд бол 2,500-аар улсын хэмжээнд өссөн бол за нийслэл хотын хэмжээнд 1,600 гаруй гэмт хэрэгээр буюу 57%-аар өссөн гэсэн үзүүлэлтийг цагдаагийн ерхий газраас өнөөдөр мэдээлсэн юм а. Улсын хэмжээнд оны 11-р сард нийт бүрдэгдсэн гэмт хэргийн тоо 2010 онд 40,618, 2011 онд 62,726, 2012 онд 20,133 гэмт хэрэгүүд цагдаагийн байгууллагт бүрдэгдсэн байна. Энэ тоо баримтуудаас үзэхэд манай улсад гарч байгаа гэмт хэрэгүүд жил тутамд өсөн нэмэгдэж байгааг харуулж байгаа юм. Нийслэл хотын хэмжээнд нийт бүрдэгдсэн гэмт хэргийн 57 буюу 1,603 гэмт хэрэг бүрдэгдсэн байна. Хамгийн гол нь гэмт хэрэг үлдэж байгаа хүмүүсийн үйлдэл арга нь улам нарийсч гэмт хэргийг илрүүлэхэд цаг хугацаа алдаж байгаа гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээлж байгаа юм а. 2012 оны эхний 11 сарын байдлаар цагдаагийн байгууллагт нийтдээ бол 20,133 гэмт хэрэг бол нийтдээ улсын хэмжээнд бол цагдаагийн байгууллагт бүртгэгдсэн байна. За 20,333 гэмт хэрэгт бол нийтдээ бол 18,000 иргэн бол с жигтнэр тооцогдсон гэмт хэрэгт холбогдсон шалгагдсан ийм тоо мэдээтэй байна л да. Цаашдаа бол ер нь одоо энэ аригдaltaй жоохон тэмцэх. Энэ тал дээр яахгүй бол энэс болоод гэмт хэрэг цаашд бол одоо хүний амь нас эрүүл мэнд төрөлх асуудал их гарч Синих архитект Барценгийн юу тэгэл амралт их байна. Одоо дээр үсчин бол нэг дөнгөж нэг бүтэн сайн амрахдаг үетэд байдаг байсан шүү дээ. Одоо амралтын өдрүүд нэг хэсэг байна. Хийх ажил байхгүй. Мөн бүрдэгдсэн гэмт хэргийн бүтэц зэргийн ангиллаар сүүлийн 3 жилийн эхний 11 сарын байдлаар 2010 онд хөнгөн гэмт хэрэг 40.5%, хүндөвтөр гэмт хэрэг 47.6%, хүнд гэмт хэрэг 10%, онц хүнд гэмт хэрэг 1.9% байсан бол 2011 онд хөнгөн гэмт хэрэг 41.3%, хүндөвтөр гэмт хэрэг 46.7%, хүнд гэмт хэрэг 9.7%, онц хүнд гэмт хэрэг 2.7%. Харин 2012 онд хөнгөн гэмт хэрэг 43.3%, хүндөвтөр гэмт хэрэг 45.7%. За мөн тэгэхээр өссөн улсын хэмжээнд гарч байгаа гэмт хэрэгүүдийн тоо өссөн үзүүлэлтийг бол тайлбарлахдаа ажилгүйдлийн төвшин өндөр заригдaltaй холбоотой гэдгийг бол зарим иргэд зам албаны хүмүүс шүүмжлэлтэй хандаж байсан юм. Тэгэхээр цагдаагийн байгууллагаас гэмт хэргийг илрүүлэхдээ хамгийн гол нь иргэдийн мэдээлэл оролцоо чухал байгааг бас онцлог хэлж байсан юм а. За ингээд эргээд студиотойгоо холбогдъё. Мэдээ сурвалжлагаас хүргэсэн сурвалжлагч анхадаа баярлалаа.
За мөн дашрамт дуулахад гарч байгаа гэмт хэрэгүүдийг цагдаагийн байгууллагууд шуурхай ажиллаж гэмт хэргийн илрүүлэлтийг цаг алдалгүй ажиллаж байгаа боловч гэмт хэргийн гаралт буурахгүй байгаа гэдг нь статистик судалгаагаар харагдаж байгаа юм. Тиймээс ард иргэдтэй сонор сэрэмжтэй байхыг энэ дашрамт зөвлөж байна. Энэ сарын 17-ны өдөр Дархан Улаан аймагт хүүхэд барьцаалж 100 сая төгрөг нэгсэн онцностой гэмт хэрэг гарсан байгаа. Тэгвэл тус гэмт хэргийг үйлдсэн эзэн холбогдогчдыг тогтоосон байгаа юм а. За тодорхойлбол Тус аймгийн ерөнхий боловсролын 3 дугаар ангийн сурагчийг барьцаалж эцэг эхээс нь тухайн үе 100 сая төгрөг барьцаалагч этгээд нэгсэн байгаа. За хүүгээ алга болсны тэд ангийн багшаас нь мэдсэн гэдэг тайлбарыг цагдаагийн газарт өгсөн. Учир нь хүүгийн ангийн багш нь аав ээж рүү хичээлдээ ирсэнгүй гэж залгасан байгаа юм а. Харин удалгүй дугаараа нууцсан утаснаас эрэгтэй хүн ярьж 100 сая төгрөг нэхэж өгөхгүй бол хүүд чи муу юм болно гэж сөрдүүлсэн гэмт хэрэг энэ сарын 17-ны өдөр Дархан Улаан аймагт гарсан юм а. За тус хэргийг аймгийн цагдаагийн газраас баг томилогдсон ажилсны хүрээнд хэргийг энэ сарын 20-ны өдөр илрүүлсэн байна. За их сурвалжуудын мэдээлж байгаагаар барьцаалагдсан хүүгийн арга гэрийнхэнтэй хамаатан садны холбоотой этгээд байсан гэж байна. Тодорхойлбол хохирогчдыг маш сайн мэддэг хүн байсан гэж байгаа юм а. Шинэлэг төрлийн гэмт хэрэгүүд бол энэ хүн барьцаалах гэмт хэрэг бол сая өнгөрсөн 12 сарын 18-ны өдөр Дархан хотод гарсан байгаа. За тухайн хэргийн хувьд бол эзэн холбогдогч нь олж тогтоосон байгаа. За гэмт хэрэг үйлцэн этгээдэд хуулийн дагуу арга хэмжээ аавна гэдгийг цагдаагийн газраас мэдээлсэн юм а. Монгол Визийн 19 цагийн мэдээлэл хөтөлбөр үргэлжилж байна. За яг одоо үзэгч та бүхэндээ мэдээлэл хүрэхээр студид Монгол Визийн мэдээний албаны сурвалжлагч Ариун Жаргал ажиллаж байна. Ариун Жаргалтай орой төргий. Орой төргий. Тэгэхээр сүүлийн үед бол 340 мянган төгрөгийг бол цагаан сарын өмнө олгон гэж яригдсан асуудал үүссэн шүү дээ. Энэ талаарх мэдээ сурвалжлагаас үзэгчтэй хүрэхгүй юу? За тэгэхээр өнөөдрийн байдлаар хүний хөгжил санд одоо бас хөрөнгийн хүүсүр бүрдээгүй болмаас 340 мянган төгрөгөө зарим иргэд авч чадаагүй өнөө хүрсэн. За тиймээс засгийн газраас дотооддоо бонд гаргаа арилжаад санхүүгийн хүүсүрийг бүрдүүлэн одоо мөнгө олгох банкудад бол хөрөнгийг байршуулж эхлээд байгаамаа. Тэгэхээр иргэдийн хувьд гэх юм бол энэ мөнгийг хизээ олгох бол гэсэн хүлээлт их байгаа талаараа бидэнд ярьж байсан юм а. Би л бол цаасрахын махыг авчихна. Хэрэгцээтэй дэвш тэрч одоо. Хүмүүс энэ горлуудаа нэмэгдсэн өчтөр телевизээр ихч мэдээгээр харлаа. Тэгсэн байна. Энэ хүн шиг 340 мянган төгрөгөө авахар хүлээж байгаа олон ахмад настан хөгжлийн бэрхшээлд иргэн байгаа. Тодорхойлбол 111 мянган ахмад настан 67 мянган хөгжлийн бэрхшээлд иргэн нийт 178 мянган хүн 340 мянган төгрөгөө авах хүлээлттэй байна. Эдгээр иргэдэд 340 мянган төгрөгийг нь гүйцэн олгоход нийтдээ 115 тэрбум төгрөг шаардлагатай болсон бөгөөд засгийн газраас энэ хөрөнгийн их үүсвэрийг бүрдүүлэхийн тулд дотоодын бонд гарган арилжаалж санхүүгийн их үүсвэрийг бүрдүүлээд байна. Одоогор дээр хөрөнгийг мөнгө олгох банкудад байршуулж эхлээд байгаа бөгөөд маргааш буюу 27-ны өдрөөс эхлээ олгож эхлэхээр төлөвлөж байгаа юм байна. Асуудыг шийдэх тал дээр нэлээд ажиллалаа. Тэгээ үндсэндээ өчигдөр бол энэ хөрөнгийн их үүсвэрийг шийдвэрлэж одоо бүх арилжааны банкуд дээр энэ одоо мөнгийг байршуулах ажлыг бол өчигдрөөс эхэлж одоо шилжүүлж эхэлсэн байгаа. Мөнгө хэрэггүй хүн гэж байхгүй шүү дээ. Хэрэг болно гэж бодчих. Тэгээ махнаал дэжгүй шүү дээ. Тэгэхээр маханд л өгөн дээ. За 340 мянган төгрөгийг олгох банкуд дээр биднийг очиход за иргэд бол маш их очор дараалал үүсгэсэн байдалтай байсан. За гэхдээ нэгэнтээ бүх мөнгийг төсөвлөөд байршуулж байгаа учраас мөнгө авч чадахгүй үлдэх тохиолдол гарахгүй. Иймээс иргэд заавал цаг хугацаанд хавчигдалгүйгээр одоо банкнд очор дараалал үүсгэх шаардлагагүй гэдгийг салбарын сайд сануулж байсан юм а. За мэдээлэл хүрэхэд юм байна арина. Тэгэхээр мэдээлэл хүрсэн Ариун Жаргалтай баярлалаа. За баярлалаа. Тэгэхээр нэмэлт мэдээлэл дуулахад бол за өнгөрсөн хугацаанд хүний хөгжил сангаас ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгож байсан 1 сая төгрөгийг 27493 иргэнд олгосон бол за 279432 иргэнд 660 мянган төгрөгийг нь олгосон байгаа юм а. Египтийн шинэ үндсэн хуулийг дэмжих хэсэг бүх нийтийн санал асуулга 63.8%-тай дэмжигдлээ. Оны шилдэг хүүхдүүд бэлэг гардууллаа. Сургууль бүр ухаалаг самбартай болсон байна. Монгол телевизийн тогтоох хүүхдийн нэвтрүүлгийн цэцэрлэгийн хүүхдүүдийг баярлууллаа. Цасан шуурах шуурч хүүтний ирч чангарна. Үзэгч та бүхэн хэсэг хормын дараа эдгээр болон бусад мэдээний дэлгэрэнгийг хүлээн авч үзээрэй.
олон улсад өрнөсөн үйл явдлын мэдээгээр үргэлжилж байна. За Египтийн сонгуулийн төв хороо санал асуулгын дүнг албан ёсоор танилцуулсан тухай мэдээллийг Монгол Телевизийн мэдээний албаны орчуулагч редактор Ариун Чимэг үзэгч та бүхэнд хүргэнэ. Хуучин дэглэмээ халж арчилсан зарчмаар сонгуул явуулсан Египтийн шин төр засаг за үндсэн хуулиа шинжилэн батлахаар ард түмнийхэн дунд санал асуулга явуулсан. За санал асуулгын албан ёсны дүнгээр Египт улс шинэ үндсэн хуультай боллоо. Гэхдээ тус улсын ард түмэн болоод сөрөг хүчин нь шинэ үндсэн хуулиа хүлээн зөвшөөрөхгүй байгаагаас Египт улс 2013 оныг улс төрийн маргаантайгаар угтах гэж байна. Египтийн исламын шашинт эрх баригчдын санаачилсан шинэ үндсэн хуулийг бүх нийтийн санал асуулгад оролцогчдын 63.8% саналаар батлагдлаа гэж тус улсын сонгуулийн төв хорооноос мэдээлжээ. Санал асуулгад оролцогчдын эрт дарангуйлагч удирдагч Хосни Мубаракийн дэглэм нурснаас хойш явагдсан сонгуулиудаас нэлээд бага буюу сонгуул санал өгөхөөр бүртгэгдсэн 52 сая хүний дөнгөж 32.9% санал өгчээ. Ард түмний 2 хуваагдахад хүргээд байгаа энэхүү шинэ үндсэн хууль Хосни Мубаракийн дэглэмээс хойших анхны үндсэн хууль юм а. Египтийн сөрөг хүчнийхэн хүч хэрэгэлсэн байдлаар өргөн хэмжээнд жагсаалт цуглаан хийж шинэ үндсэн хууль батлагдахыг эсэргүүцэж шинэ үндсэн хуулиа Египт дэх исламчуудын эрх ашигыг зузаатгаж ард түмний эрх чөлөөг хязгаарлана гэж үзэж байна. Египтийн олон ард иргэд санал асуулгын албан ёсны дүнг эсэргүүцэж за мөн шинэ үндсэн хууль болоод ерөнхийлөгчийн засаглалаа хуурамч гэж үзэж эсэргүүцлээ нэлээд ширүүхэн байдлаар илэрхийлж Каир хотын төв талбайд жагсаал өрнүүлж байна. Эргээд студитэйгээ холбогдъё. Тэгэхээр Египтийн сөрөг хүчийн санал асуулгын дүн Болианта гэж үзсэн бөгөөд за 2 сарын дотор болох төлөвтэй байгаад парламентын сонгуулиар засгийн эрхийг хувааж авахын төлөө тэмцэж байгаа гэсэн нэмэлт мэдээлэл бас байна. Дараагийн мэдээ хүргэе. Манай улсад энэ өдөр хүүхдэд зориулсан олон арга хэмжээ болж өндөрлөлөө. За тухайлбал оны шилдэг хүүхдүүд тодорч боловсрол шинжилгээ ухааны яамнаас бүх сургуулиудад ухаалаг самбарыг гардуулан өгсөн байгаа. Мөн Монгол телевизийн Тог хүүхдийн нэвтрүүлгийнхэн цэцэрлэгийн хүүхдүүдэд гинтийн бэлэг барилаа гэд улс эх оронд өрнөсөн үйл явдлуудаас үзэгч та бүхэндээ багцлан хүргье. Манай улс 1991 оноос эхлэн оны шилдэг хүүхдүүдийг шалгаруулж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд 9 номинацаар 300 гаруй хүүхдийг оны шилдэг хүүхдээр тодруулан шагнаж урамшуулж байсан юм а. Харин энэ жилийн хувьд нийтдээ 6 номинацаар 21 сурагчийн шилдэг хүүхдээр тодруулан шагналыг Монгол Улсын ерөнхий сайд хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн алтан хуйг гардуулан өгсөн. За оны шилдэгээр шалгарч байгаа хүүхдүүдийн хувьд шатар даамны за мөн олон улсын тэмцээнд төрүүлсэн оюун ухаанаараа дэлхийд дээгүүр амжилт гаргасан гэд олон аюултай хүүхдүүд тодорч байсан юм а. Монгол Улсын засгийн газраас за 2012-оос 16 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд Эрдэм боловсралтай Монгол хүн 3 дугаар бүлэгт ерөнхий боловсролын сургалтанд хүүхэд бүрийг хөгжүүлэх бодлого баримтлан за үндэсний шинэ стандартыг нэвтрүүлэх зэрэг хөтөлбөрүүдийг тусгасан байгаа. Тус хөтөлбөрийн зорилго нь хүүхдийн авьяасыг нээх, хөгжүүлэх, мөн амжилтанд хүргэх, хүүхдийг хөгжүүлэх хамтын ажиллагааны загварыг бий болгоход чиглэхээр болсон юм а. За үүний хүрээнд нийслэлийн 7 сургуульд хөгжмийн сургалтанд ашиглах ухаалаг самбарыг өгч байсан юм а. За мөн ухаалаг самбарыг сургалтандаа хэрэглэснээрээ багшийн арга зүйн ур чадварыг сайжруулж, суралцагчийн сурах идэх оролцоо дээшлэн гэдгийг албаны их сурвалжууд хэлж байсан. Монгол телевизээс үзэгч хүүхдүүдэд зориулан бэлтгэдэг Тог хүүхдийн нэвтрүүлгийн уран бүтээлчид за мөн нэвтрүүлгийн баатарууд болох Зоо, Өдийхэн, Бөөди, Зизинаар за өнөөдөр нэгэн халамжийн цэцэрлэгийн үзэгч хүүхдүүдтэй уулзсан. Тэд Баянзүрх дүүргийн 21-р хороонд байрлах Яргуй хүүхдийн халамжийн цэцэрлэгийн шинэ жилийн баярт зочилсан бөгөөд тус цэцэрлэгийн хүүхдүүдэд тоглолт үзүүлж шинэ жилийн бэлгийг нь гардуулж өгсөн юм а. Баянзүрх дүүргийн 21-р хороонд өрөөсөө гэр хороод дундаа байрладаг. Нэгц улсын болон хувийн нэг цэцэрлэг байдаггүй. Тэгтэл сургуулийн өмнөх боловсрол эзэмших одоо 2000-3000 гаруй хүүхэд байдаг гэсэн судалгаа байгаа. Жостой гой хувц хүмүүс ч гэсэн хүүхдүүд байсан. Тэгэхээр бүгдээр аав ээжтэйгээ цуглчихсан. Тэгээд би тэднийг хараад бүрийг баярлсан. Гэхдээ өнөөдөр тэр хүүхдүүдийн шинэ жил болж байгаа гэсэн. Тэгээд би бүх хүүхдүүдтэй баярын мэнд хүргэе. Тэгэхээр нэмэлт мэдээлэл дуулахад Яргуй хүүхдийн халамжийн цэцэрлэгт бол 110 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол үн төлбөргүй эзэмшдэг юм байна. Үзэгч та бүхэндээ үргэлжлүүлэн цаг агаарыг мэдээ хүргэх гэж байна. За ойрын өдрүүдэд их нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтний ирж чангарч байгаа. Харин цаашдаа ямар байх талаар Монгол телевизийн мэдээний сурвалжлагч Төвшин Төгс хүргэхээр бэлтгэсэн байгаа.
Оройн үзэгчдээ өнөөдөр ихэнх нутгаар бага хэмжээний зас орж зарим газраар явган шуурга шуурлаа. Улаанбаатар хотын хувьд өөрчлөсөн зас орсонгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4 м-эж 16-аас 18 хэм хүтэн байлаа. 27-нд ихэнх нутгаар, 28-д нутгийн зүүн хагаст, 29-нд зүүн зүгийн нутгаар, 30-нд нутгийн хойд хэсгээр зас орж засан шуурга шуурхнэ. Салхи 27-нд ихэнх нутгаар, 28-д говь талын нутгаар секундэд 12-аас 14 м хүрч ширүүснэ. 27-нд нутгийн баруун хагаст цаашдаа ихэнх нутгаар хүднэрч чангарч, увс нуурын болон дархтын хотгор эдэр тис отгон ерөө голын сав газраар шөндөө 40-45 хэм, өдөртөө 30-35 хэм, хараа, орхон сэлэнг, туул, тэрэлж, хэрлэн, онон уулз, халах голын сав газраар шөндөө 35-40 хэм, өдөртөө 24-29 хэм, говь нутгийн өмнөд хэсгээр шөндөө 22-27 хэм, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөндөө 28-33 хэм, өдөртөө 20-25 хэм хүтэн байх нэ. Харин өнөө шөнө нутгийн төв хэсгээр бага хэмжээний зас орж зарим газраар явган шуурга шуурхнэ. Харин маргаашнаас эхлэн ихэнх нутгаар хүйтнэрч ирж чангарна гэж Ус загвар орчин үрэлэнгээс онцгойлон анхааруулсан юм а. Одоо эргээд студид холбогдъё. Тэгэхээр цаашдаа ихэнх нутгаар хүйтний ирж чангарах төлөвтэй байна гэж мөн Ус загварын хүрээлэнгээс анхааруулсныг дахин дурдъя. Тиймээс малчид ард иргэдтэй сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Монголын сагсан бөмбөгийн үндэсний Супер лигийн тэмцээнд 7 баг өрсөлдөнө. Спортын төв ордны А заланд жилийн 250 өдөр тэмцээн уралдаан зохион байгуулагддаг. 2012 оны топ видео тоглоом тодорлоо. Үзэгч та бүхэн эдгээр мэдээллийн дэлгэрэнгүй хэсэг хормын дараа хүлээн авч үзээрэй. Үзэгч та бүхэндээ баярлалаа. За манай мэдээллийн хөтөлбөр спортын мэдээгээр үргэлжилж байна. Тэгэхээр студид натаа хамт спортын сэтгүүлч Батөмөр ажиллаж байна. Тэгэхээр Батөмөртэй орой минь төргий. Орой минь. Тэгэхээр өчигдрийн хувьд бол Монголын сагсан бөмбөгийн холбооноос үндэсний дээд лигийн тэмцээнээ эх саруудад зохион байгуулна гэсэн мэдээлэл хийсэн байгаа. За өнөөдөр бол Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос үндэсний Супер лигийн тэмцээнээ хэрхэн зохион байгуулах талаар бас мэдээлэл хийсэн шүү дээ. Сурвалж ирсэн мэдээлэлээс үзэгчтэй өрөхгүй. Тэглэх яах вэ? Тэгэхээр Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос сагсан бөмбөгийн шилдэгүүдийг өрсөлдүүлэхдээ Супер лигийн тэмцээнээ зохион байгуулах талаар өнөөдөр мэдээлэл хийсэн. За тэгэхээр энэхүү тэмцээнд оролцогч нийт багуудын суглаа өнөөдөр гарсан байгаа. Ингээд энэ талаарх мэдээллийг үзэгчтэй өргөе. Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос анх удаа үндэсний дээд Супер лигийн тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Энэхүү лигийн тэмцээнд 7 баг оролцохоор албан ёсоор мэдүүлгээ зохион байгуулах комист өгч тэмцээний суглаанд оролцлоо. Ингээд суглаагаар Баян зүрх Бүүс баг 1, TLG 13 баг 2, QGX Акулууд 3, Танан гард 4, Energy Resource 5, Эрдэнэ Drilling Rigs 6, Эхлэл баг 7 номерыг сугалж улмаар лигийн тэмцээн эхлэхэд 1-р суглааг сугалсан баг нь бусад багаа тойрч тоглох болж байгаа юм. 7 шилдэг баг Монгол орсон. Тэгээ бид нэр Монголын сагсан бөмбөгийн спортыг үндэсний хэмжээнд үзэж олон улсад гаргах маш том зорилтыг тавиад Монголын спортод байгаагүйгээр том шинжилгээ лигийн тэмцээнийг төлөвлөж байна. Тэгээд ямар ч байсан цаг хугацаа харуулна. Тэгээд бид бүгд хийх ажлаа өмнө нь хийжсэн хойштой гэсэн хийх болно. Тэгээд бизнес зарчимд нь оруулаад дэлхийн сагсан бөмбөгийн спорт яаж хөгжиж байгаа дэлхийн лигүүдтэй адилах төвшний лигийг зохион байгуулахаар ажиллаж байна. Нөгөө 6 багт багийгаа судалж байна, судалгаа шинжилгээ хийж байна. Байнга ярьж байна. Бидний хувьд бол мэдээж өнгөрсөн жилийн амжилтаа баттгаж төрүүлнэ гэсэн эрхэм зорилготой ажиллаж байна. Өрсөлдөгч багуудаа явуулсан гадаадын легионоор тамирчид их хэмжээгээр авчирсан нэлээх өрсөлдөөтэй байгаа. Ер нь одоо тэр 7 багаас тэрийн сулуулуу энэ нарай манайх байн хожоод байх л гэж хэлэхэд нэр хэцүү. Сагсан бөмбөгийн үндэсний дээд Супер лигийн тэмцээн нь нийтдээ 200 сая төгрөгийн шагналын сантай бөгөөд лигийн тэмцээнд 4 компани хамтран ажиллахаар болжээ. Мөн лигийн тэмцээнд оролцож байгаа нийт тамирчдаас олон улсын жишгийн дагуу шилдэг, шин, олон оноо авсан гэд 7 номинацид шалгаруулах юм байна. Үндэсний Супер лигийн давуу тал гэх юм бол вебсайт, онлайн хэлбэр, Facebook, пэйж хуудас, шууд одоо телевиз, мөн экшн нэвтрүүлгүүд болох мэдээллийн бүх сувгаар ажиллана. Тэгэхээр маркетинг менежментийн маш том одоо PR агентлагтай хамтарч ажиллаж байгаа. Тэгэхээр менежментийн том баг хажууд нь ажиллаж байгаа. Тус лигийн тэмцээн нь даваа, лавг, баасан гаригуудад спортын төв ордноо эсвэл буян тухай спортын ордонд зохион байгуулагдах бөгөөд нийт лигийн тэмцээнд оролцогч баг бусад багтайгаа 3 тойрог тоглолт хийж аварга шалгаруулна. Өөрөөр хэлбэл нэг баг нь 20-26 тоглолт хийх буюу 26 ялалт байгуулсан баг нь 2013 оны үндэсний дээд Супер лигийн тэмцээний аварга багаар шалгарах боломжтой болох юм.
За ингээд 2 сар орчим үргэлжлэх тус лигийн тэмцээнд Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос томилогдсон мэрэгжлийн шүүгчид удирдан явуулах бол лигийн тэмцээнд зориулсан сэтгүүл хүртэл гарах юм байна. Спортын мэдээ үргэлжилж байна. Спортын төв ордны А зааланд 1 жилийн 250 гаруй өдөр тэмцээн уралдаан зохион байгуулагддаг байна. За мөн тус зааланд зохиогдож байгаа тэмцээнд давхарцсан тоогоор 15,000 хүн оролцдог байна. Ингээд спортын төв ордны А заалтай холбоотой мэдээлэлд анхаарлаа хандуулна. Монголын баг тамирчдын бэлтгэл сургуулийн заал танхим спортын төв ордноо төвлөрдөг. Спортын төв ордонд бэлтгэлийн 6 зал байдаг бол хамгийн том нь буюу тус ордны А заал нь 40-50 харьцаатай байдаг бөгөөд спортын А заалны сагсан бөмбөгийн хэмжээ нь 24-18 харьцаатай юм байна. За тэгвэл тус зааланд спорт холбоотууд болон аж ахуй нэгж байгууллагууд тэмцээн уралдаанаа зохион байгуулах сонирхол их байдаг. За учир нь спортын төв Учир нь хотын төвд энэ заал шиг дэд бүтц нь хийгдчихсэн. Томоохон хэмжээний заал байдаггүй бөгөөд энэ заал нь жилийн 250 гаруй өдөр тэмцээнтэй байдаг гэнэ. За мөн тус зааланд болж байгаа тэмцээн уралдаанд оролцож байгаа нийт тамирчдын тоон давхарцсан тоогоор 15,000-д хүрдэг байна. Тэгвэл эдгээр тамирчид дээр үзэгчдийн тоог ойролцоогоор нэг тэмцээнд багаар удаж 50 хүн ирж үзлээ гэж бодон нэмэгдүүлбэл нэг жилд 12 сая 500 мянган хүн уг заалаар үйлчлүүлж байна. Тэр хонгорд хамгийн боломжтой асуудал нь дээврийн асуудал болж дандаа тусаалгааж тэрөөсөө болдоггүй. Тэгэхээр энэ хөрөнгө оруулалтаар бид нэр аялал жуулчлалын соёлын спорт аялал жуулчлалын яамдаа хүсэлтийг тавина. Тэгээд энийг бас шийдэж өгөх юм бол бас хэрэгтэй л байна. За спортын төв ордон өөрөө 1958 онд баригдсан нэлээд хуучны барилга учраас тус ордны заалууд тэр дундаа А зааланд бүрэн хэмжээний капитал засварыг ч орж байгаагүй. За харин жил бүр хэсэгжилсэн буюу урсгал засварыг улсын төсвийн хөрөнгөөр хийдэг байна. Ингээ Монгол телевизийн мэдээний албанаас үзэгч та бүхэндээ хүргэдэг спортын мэдээлэл хүргэлээ. Мэдээллийн хөтөлбөрөөр ариун тоглолттой хамтаагаарай. Мэдээлэл хүргэсэн Батөмөртөө баярлалаа. Маргааш бас шинэ спортын мэдээлэлтэй эргээд олзъя. Баярлалаа. Тэгэхээр үзэгчтэй манай мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. Үзэгч та бүхэндээ за тунгуудахгүй 2013 он гарах гэж байгаа энэ үеэр захим тоглоомын ертөнцид нэгэн онцлог үйл явдал болсон байгаа. За видео тоглоом бүтээгчид шилдэгүүдээ шалгаруулсан байгаа юм а. Энэ жилийн шилдэгээр алдад Call of Duty цувралын шинэ анги тодорсон байгаа юм а. 2013 он гарч байгаатай холбогдуулан дэлхийн өнцөг булан бүр салбарынхан өөрсдийн гэсэн шилдэгээ тодруулж эхлээд байгаа энэ үеэр захим тоглоомын ертөнцийн ч гэсэн бусдаас дутахыг хүссэнгүй. За бас л өнгөрч байгаа оныхоо шилдэгүүдийг тодруулаад амжсан юм а. Тэгэхээр 2012 онд дөнгөж мэдлээд 24 цагийн дотор л гэхэд 500,000, харин 14 хоногийн дотор борлуулалтаараа 1 тэрбум Америк долларын ашиг олсон, геймеруудын жинхэнэ шүтэн болсон Call of Duty цувралын Black Ops 2 тоглоом болсон юм а. За 80-ад оны сүүлийн дайн тэр үеийн зэвсэг техникийн чадлыг бодитоогоор харуулсан энэхүү тоглоомыг шүтэн бишрэгчд нь ямар хүлээж байсан борлуулалтаас нь тодорхой харагдаж байгаа. За хизээч мохошгүй зөрөгтэй Rainbow маягийн баатрыг гол дүрээ болгосон энэхүү тоглоом нь өнгөрсөн 9 жилийн турш нэгэн хэвийн хэмээн шүүмжлэгдэж байсан. За зохион бүтээгч Activision компани энэ жил харин эрс өөрчлөлтийг авчирсан бололтой. За тоглоомчид үнэхээр сэтгэл хангалуун байсан юм а. За дараагийн топ тоглоомын нэгээр алдарт хүн аалзын шинжлэгдсэн хувилбар шалгарсан байгаа. За яг л кинон дээрээ гардаг шиг гайхалтай болсон энэхүү тоглоомын өмнөх хувилбар хүмүүст 2007 онд хүрч байсан юм а. Тэгвэл шилдэг тулаанд тоглоомоор төмөр нудрага техникийн шинэ анги тодорсон байна. За ямар тач энэ оны шилдэг видео тоглоомоор Call of Duty шалгарсан байна. За эх онуудад яг энэ тоглоомоос илүү гайхалтай хувилбаруудад хүрэн гарах байх гэж найдаж байна. Монгол Эзэн 19 цагийн мэдээллийн хөтөлбөр үзэгч та бүхэнд хүрэхэд ийм байна. За эсвүүдэд Монгол Эзэн мэдээний алба болоод хөтлөгч Ариун Тунгалаг миний бие ажиллалаа. Манай мэдээллийн хөтөлбөрийг сонгогдсон үзэгчдэд баярлалаа.